Оройн төргийн эрхэм үзэгчтэй Монгол хүн Монголын зүрх гэсэн нэртэй нэгэн цуврал ярилцлагыг үзэгчид та бүхэндээ хүргэж байгаа. Энэ үдшийн зочнороо бид зохиолч сэтгүүлч Номин Жимдийг урьж ирүүлээд байна. Тэгэхээр Номин Жимдгой бол бас Монголын төлөө зүрхээ цогцлуулдаг, Монголын нийгмийн амьдралын сайн сайхны төлөө өөрийгөө бас зовоодог, тархиа шатаадаг ийм уран бүтээлч зохиолч сэтгүүлч хүн байгаа. Та бол Монгол хүн Монголын зүрх нэртэй энэ цуврал ярилцлагт маань уригдах бүрэн эрхтэй юм зочин байгаа. Танд оройн мэндийг хүргье. Таны энэ Монголоо нэхэж буй Монгол гэдэг номноос сэтгэлээд яагаад ингэж хэлэх болов? Ер нь та өөрөө хэр Монгол хүн юм бэ? Ямар Монгол хүн юм бэ гэдэг асуултаар эхлэмээр байна. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа тавьж явдаг эгэлжирийн их оронч нэг л Монгол хүн байна. Үзэг заас нийлүүлж явахаа хувьд өнөөдөр энэ цаг үеийнхэн ялангуяа улс орныхон болж байгаа бүтэж байгаа зүйлийг бахархан харж болж өгөхгүй байгаа зүйлд нь сэтгэл эмзэглэж яваа. Түүнийгээ энэ номд тодорхой хэмжээгээр илэрхийлж гаргахыг зорьсон. Даяарчил мэдээллийн их төрөмгийлэл дунд Монгол гэсэн шинж язгуурын өвөрмөц соёл маань бүдэрч харагдаад байгаа. Нөгөө талаар бас улс орны маань хөгжил дэвшил хангалттай хэмжээнд хүссэн хэмжээнд байж чадахгүй байна. Тэгээ энэ аль аль нь одоо Монголоо нэг үндсэн шалтгаан болж явж байгаа. Монгол хүний одоо амьдралынх нь утга учир гэж юм ер нь яг юу гэдэг юм бол Монгол хүн болж төрсний үүрэг хариуцлага гэдэг юм бас байдгийн болоо тэр амьдралынх нь утга учир дотор танихыг сонирхох байлгүй яг агуу их түүх энэ ер улсын өрмөц соёл уламжлал сэтгэлгээний яг өнөөдөр тээж яваа зүрх сэтгэлдээ оюун бодолтой дүр төрхөндөө тээж яваа монголчууд юм хувьд энийхээ өмнө асар том хариуцлага үлээх ёстой. Тэгээ Монгол хүн Монголын зүрх гэж энэ нэвтрүүлгийг ингээд би яг энэ цаг мөчид хийхдээ ямар зорилго агуулсан бэ гэхээр энэ Монгол үндэстнийг цааш нь ингээд хөтлөө чиглүүлээд явах, замыг нь засаад заагаад явах үндэстний сэхэтнүүд гэж байх хэрэгтэй юм шүү гэдэг бодол төрөөд тэр сэхэтнүүдийг ирж хайж байгаа. Үндэсний сэхэтэн гэж нэрлэгдэхийн тулд юуны төрөнд үндэснийхээ өмнө үүрэг хариуцлага үүргээ ухамсарлан ойлгосон тэр ухамсар байх шаардлагатай. Түүнээс биш одоо дээд босрол эзэмшсэн болгон доктор профессор болгон үндэсний сэхэтэн гэж нэрлэгдэхэд хэцүү. Ялангуяа энэ цаг үед бид чинь саяхны ард түмэн биш шүү дээ. Өв үндэстэн, эртний үндэстэн. Доор яхад бид 2000 жилийн төрт улсын түүхтэй 2000 жилийн төрт улсын түүхтэй үндэстэн өнөөдөр дэлхий дээр одоо байгаа 200 гаруй улс орн төр хэдэн билээ. Одоо энэ урт удаан хугацааны төрт улсыг зохицлоод мандан буурч хүн гудаж явах үедээ бид өөрийн гэсэн үндэсний хөлөвтөн цогц сун хүмүүжлэх ухаан боловсролын тогтолцоог бий болгож исэн. Тэрийг бид хадгалж хүнд хэцүү үедээ хүртэл тавиад туучгүй хадгалж ирсэн боломжтой бий. Түүний харин энэ цаг үед нэг жаахан мартаад байна уу гэж харагдаад байна л да. Тэгэхээр дүүнээ хэлбэл боловсралтай Монгол хүн гэж тэгвэл одоо яг өнөөцөгт ямар хүний хэлэх гээд байна? Тэр нэг эрдэм мэдлэгтэй гэхээс илүүгээр хүний ёсыг мэддэг, ойлгодог, хүнийг хайрладаг, өрөвдөж чаддаг, сэтгэл зүрэхтэй ухаарч чаддаг юм чадварыг голлон харж байгаа. Тэр боловсролыг хамгийн чухал асуудал бол хүний энэ чанар эрдэмтэй хүн гэдэг бол тэр сэтгэл зүрхний эрдэмт дэвтэрсэн хүнийг айлж эрдэмтэй хүмүүс шаарддаг. Оюун бодлон тэгшэрсэн хүний эрдэмтэй хүмүүс шаарддаг. Тэр нэг мэдлэгийн эрдэмтэй хүн гэж байна. Мэдлэгийн эрдэмтэй хүн бол 2 3 дугаар зэрэг дээр байдаг. Хэдийгээр мэдлэгтэй байгаад түүнийгээ чадвар болгож чадаад сэтгэл зүрэхгүй хүүтэн хуваа бодсон бэртгчин хүн байх юм бол тэр эрдэм нь зөвхөн өөрт нь хамаатай зүйл болж хуурна. Чадaltaй эрдэмтэй боловсролтой боловч хорноо цэлмэд гадаад хэдэн тэрбумаар доллараар бичиж хураачсан хүмүүсийг эрдэмтэй хүн гэх үгүй юу? Энийг бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал эрдэм бол тэр сэтгэл зүрхний ёс зүйн эрдэм юм байна. Номин Жимд сэтгүүлч зохиолчтой ингээ ярилцж байхад тийм бидний үндэсний уугуул юм түүхийн ой санамжууд бид нар яг хэн байгаад ийсэн бэ гэдэг юм ингээд их гүн гүнзгий тэнд их тийм том далаа байгаа мэдрэмж төрдөг л дөө. Тэгээ тэрнээсээ бид нар ингээ алсарсан байна гэдэг бодол яаж дөхөж болох юм?
гэдэг тийм эргэцүүлэл төрдөг. Тэгээ ингээ харахаар дараагийн асуулт гарч ирээд байна л да. Өнгөрсөн одоо ирээдүгээд нэг юм 3 цаг яригадаад байдаг. Энэ 3-ын яг аль нь чухал юм бэ? Өнгөрсөнгөө одоо гэж байхгүй. Одоогүй ирээдүй гэж байхгүй. Аль нь чухал. Энийг аль нэгнээс нь нөгөөг нь илүүд эрхэмлэн үздэг ойлголт байхгүй. Монголчуудын тэр бас ахаад уламжлалт тухайн юм байдаг. 3 цагийн хэлхээнд гэж. 3 цагийн хэлхээнд аливаа асуудлыг авч үздэг. Хүний хүртэлтэй гэж үздэг байсан. Өчигдөр тэр хүн хэн байсан? Өнөөдөр хэн байгаа? Маргааш хэн болох магадaltaй вэ гэдэг дээр нь хүнийг үнэлдэг. Зөвхөн хүн дээр шүү дээ. Нийгэм түүхийн аливаа үзэгдлийг 3 цагийн хэлхээнд нь хардаг энэ ухаан, өв ухаан бол монголчуудын тэр нөрөх өвөрмөц онцгой сэтгэлгээний нэг шинж юм байна. Аль нь адилхан зүйл. Гэтэл өнөөдөр байгаад байгаа нэг юм том одоо бэрхшээл гэх юм уу да тийм. Оюун санааны хувьд задрал бий болгоход бас нэг томоохон хувь нэмэр оруулаад байгаа нэг зүйл бол нэг хэсэг нь түүхээ ярьдаг, нөгөө хэсэг нь ирээдүг юм уу эсвэл дэлхийн хүмүүс байх ёстой гэж ярьдаг. Нэг хэсэг нь бид нар монгол хүн байх ёстой гэж ярьдаг. Бид түүхээ мэдхгүйгээр үндэстэн маргааш харж тодорхойлж чадахгүй. Өчигдөр хэн байснаа мэдхгүйгээр маргааш хүн яаж дэвжсэвж болохгүй. Дэвсэх юм бол тэр хүн одоо хий болсон агаар дэвж байгаа сүлд ангал руу унах юм бол. Тэгэхээр энэ өнгөрсөн ирээдүйн асуудлыг зүгээр ганц хөвгөн төрийн бодлогын төвшөнд байнга бодож явж явах хэрэгтэй байна. Нөгөө талаар нэг туушрал байгаа нь бас эсрэг талд нь туушрал байгаа нь зөвхөн түүхээ ярьдаг. Зөвхөн түүхээ ярьснаар яг хүүхдэр өнөө байгаа бодит байдлаа олж харах чадваргүй болдог. Маргаашаа тодорхойлж чадахгүй болдог. Аль нь туушрал юм. Яг энэ өнгөрсөн одоо ирээдүйн тухай ойлголтын дээр туушралгүйгээр бид нар яг голыг нь олох хэрэгтэй гэдэг энэ ярианаас нэг ийм асуулт гарч ирээд байдаг л та. Зарим хүмүүс яах гэж илүү түүхээ ярьдаг. Зарим хүмүүс яах гэж илүү түүхийг мартуулахыг хүсдэг юм бэ гэдэг асуулт гарч ирэх гэдэг л та. Тэгэхээр энд нэг тийм эрх ашигын асуудал гарч ирээд байгаа шүү. Эрх ашиг олон шатраалтай байна. Эрен мэдээстэй байна. Бидний хувьд өнөөдөр бидний том алдаа нь эрх ашигаа зөв эренбэлж чадахгүй байгаа юм байна. Юу нэгдүгээр байх ёстой. Юу хоёрдугаар байх ёстой. Юу 10 дугаар байх ёстой гэдгийг харж чадхаа байсан. Ялгаж чадхаа байсан. Одоо жишээлбэл Монгол үндэстний хувьд үндэсний эрх ашиг энэ дөрөнд байх ёстой. Нийт үндэсний эрх ашиг. Дараа нь одоо тодорхой хэсэг бүлгийн эрх ашиг байж болно. Одоо тодорхой эренбийн дараа хувь хүний эрх ашиг байж болно. Үндэсний эрх ашигаас давсан хувь хүний эрх ашиг гэж хизээч байх боломжгүй. Байх юм бол тэр үндэстэн биш болж өөр. Үндэстэн өөрийн дотоод нийтлэл нягтралгүй болж өөр. Задрагч умна гэсэн. Өнөөдөр манай нийгэмд задралын олон шинжүүж ажиглагдаж байгаа. Илэрч байгаа. Тэрний шалтгаан өнөх эрх ашигаа эренбэлж чадахгүй. 5 дээр магадгүй 10 дээр байх ёстой хувийн эрх ашигыг үндэстэн нийтийн хэсэг бүлгийн эрх ашигт дээр гарган залсны автоматик юм байна. Ялангуяа манай улс төрийн нам бүлэглэлүүд үндэсний эрх ашигаар дээгүүр гарч үндэсний эрх ашигыг тоглодог юм гаж үзэгдэл нэлээд харагдаж байгаа. Энэ өөр их аюултай байна. Жишээлбэл намын чимд гэдэг хүний нэгдүгээр эрх ашиг юу вэ? Хоёрдугаар эрх ашиг ихний 3-ыг сонирхож болох уу? Хамгийн амин чухал зүйл бол Монгол орны хөгжил дэвшлэг байна. Монгол орн хөгжил дэвшлэхгүй байх юм бол би хичнээн хөвдөө сайхан тансаг хаустай байгаад хичнээн сайхан одоо Нобелийн шагнал авсан тийм зохиол бичээд ад жаргалтай болохгүй. Энэ дээр би нэг шүлэг хэлэхэд татарын хяруу нарагч Муса Жалил янарагчийн өөрийнх нь шүлэг бий. Эрсдлэх тулаан би 2 хөлөө тасцуулсан чи эх оронтойгоо үлдсэн юм. Эгэл амьдралын нэгэн бахархал учраас одоо эх орныхон газар шороон дээр би өнөөдөр хэвтэж байна. Крэви хайртайсанд одоо газар нутгаа алдаад 2 хөлтөйгөө үлдсэн бол хаан тэр 2 хөлөөрөө гიშгэж явах юм бэ? Хайртай өрсөдөө би юугаа үлдээх юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр нөгөө эрх ашиг чинь эренбитээс харагдаад ирлээ. Эх орны эрх ашиг их нутгийн эрх ашиг хамгийн чухал гэдгийг харагдаж байгаа. Тусгаар Монгол орн байгаагүй бол бид байгаад чи яах юм бэлээ. Бидний түүх бол тийм шүү дээ. Үе үеийн эх орончид хэдэн зуун хэдэн мянгаар энэ тусгаар тогтнолын төлөө амь насаа зольж ирсэн. Зарим нь хүний оюун санаанд төсөөлхийн аргагүй хүнд хэцүү одоо тамл зовл зүдгүүрийг туулж ирсэн. Одоо бид нар цогтой эх оронч
Цэнгүнжийг бид мэднэ. Бээжинд авчиж хайр дайсныхан зоосны нөхөр цуулж алсан. Тэрийг одоо өнөөгийн залуучууд зоосны нөхөр цуулна гэж яадаг тэр болго мэдэхгүй байна. Улай голдоо нөхтөө улаацсан зоос махан дээр нь тавиад голоор нь цухаж гарч ирснийг ногтлж амьдаар нь тамалж алсан. Их удаан тамалж алсан. Ганц Цэнгүнж биш. Олон хүн одоо хатуу ширүү энэ тусгаар тогтолцоогоо төлөө тэмцэж ирсэн. Бид тэрийг мартаж болохгүй байна. Тийм ч учраас тэр түүхэн зүтгэлтнүүдтэйгээ хөшөөд урсдаг босгодог. Түүх судраа залуу үедээ зааж сургадаг. Тэн дээр энэ тэргүүнд анхаарал тавьдаг улс үндэстнүүдийн туршлага байна. Бүр нарийн ярих юм бол төрийн албанд ажил орж байгаа тийм хүмүүстэй тийм түүхийн үндэснийхээ түүх соёл хэлний шалгалт авдаг тийм улс үндэстэн хүртэл бий. Харин бид өнөөдөр энийг хамаарчаад байгаа. Тийм учраас Монголоо хичээлж дахин хөглөөд байгаа шүү. Таны яриаг ингээд сонсч ирсэн чинь өнөөдөр яг ингээд тусгаар тогтносон энэ сайхан улс оронд те яг энэ хിവэр нь төрсэн юм шиг, энэ хിവэрээ байсан юм шиг, цаашид энэ хിവэрээ байх юм шиг дур зоргоороо авирлах гэдэг бол аимшигтай том нүгэл юм шиг тийм мэдрэмж төрж. Нүгэл байлгүй яг одоо энэ бидний тусгаар тогтнолд ямар их хүнээр олдсныг бид байнга санаж явах хэрэгтэй байна. Мэдэрч явах хэрэгтэй байна. Тэднийхээ өмнө биднийхэн одоо сүнс гэж байдаг бол сүлд гэж байдаг бол бид тэднийхээ өмнө том хариуцлага үүрчих хэрэгтэй. Цаг үеийнхээ өмнө, ирээдүйнхээ өмнө үүрэг хариуцлагыг үүрч байх хэрэгтэй гэдгийг ухамсарлаад байгаа хүмүүс хэр их байгаад идэм бол ухаарал тутсан газар мөнгөлөл бий болдог, тийм зовлон бий болдог. Нам чимд гэдэг хувь иргэн хүний ухаарал таныг хааш нөхтлөөд, таныг ямар юмд уриалаад, таны ухаарал таныг яаж асааж бадрааж байна. За өнөөдрийн төвшөнд бол энэ Монгол маань монголоор байх ёстой гэсэн нэг тийм ихтгэл өмчлөлтэй байна. За тэрний төлөө одоо өөрийнхөө болцооны хэрээр үгээ хэлж үзгээ. Зүүнийхээ үзрүү билүүдчихсэн да. Би сэтгүүлч хүний хувьд нэг зүйлийг хүн болгоноос асуумаар санагдаад идэгий. Тэр асуултаа бас танаас асуумаар байна л да. Өөрийн гэсэн эрхэмлэх зүйлгүй. Улс үндэстэн ер нь цаашид яаж хөгжих ямар арга зам байдığım бэ? Өөрийн гэсэн ихтгэл үнэмшлэхүү амьдралыг үзэлгүй хөөхөн одоо харахад бас л хүн шиг харагдах боловч дотоод амь сүнсгэл байна гэсэн үг. Бидний хувьд энэ цаг үед нэг ирж хайж байгаа зүйл бол яг аргагүй манай үндэстний зөвхөн монгол хүнд таарсан. Монгол хүний тэр сэтгэлгээ оюун чадахыг илэрхийлэн гаргасан тийм үндэстний хөгжлийн үзэл баримтлал. Тэрний төлөө манай сэтгэн боддог хүн явах ёстой. Намууд маань явах ёстой. Тэгэхээр 21-р зууны өөрсдийгөө эргээд харахаар бидний нэг юм үнд зүйл мөнгө эрх мэдэл гэдэг нэг хоёр юм холбоо үг болсон юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр таны хувьд мөнгө эрх мэдэл гэдэг энэ хоёр үг ямар бодол төрүүлдэг вэ? Сайн хүнд, сайн цаг үед мөнгө эрх мэдэл байх юм бол энэ өөр асрах боломж. Сайн зүйлийг бүтээх, хөгжин дэвших асрах боломж байна. Муу цаг үед, зүүн цаг үед муу хүний гарт мөнгө эрх мэдэл байх юм бол энэ өөр нүгэл болж хүрдэг. Аливаа сайн сайхныг боомлох одоо тийм сөрөг хүчин болж хүрдэг. Нам чимд гэдэг хүнд яг одоо ингээд гарт нь нэг удирдлага өгье гэж бодъё л да. За. Хамгийн түрүүн та юуг өөрчлөхийг хүсэж байна? Тэрийгэ дарга. Монгол ээ нөө? Тийм, Монгол орно шүү дээ. Одоо олон зүйл өөрчлөмөр байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд өөрчлөх ёстой ганц л зүйл өөрчлөх юм бол бид ганц л зүйл. Монголчуудын эв нэгдэл. Энэ хамгийн чухал асуудал. Нэгдэж чадах хэлгүй байна. Намаараа тавцчиж, зүүн баруунаараа тавцчиж, тэд өнөслөрөө талцчих, хөшин одоо залуугаараа талцчих. Тэгэд энэ өөрөө бидний хамаг хөгжлийн одоо боломжийг шин шүүсийг сорж байгаа. Энийг өөрчилчих юм бол олон зүйл өөрчлөлтнө л гэж харж байна. За ингээд танд маш их баярлалаа. Монгол хүн Монголын зүрх гэж би бас их тийм уянгийн халилтай нэртэй нэвтрүүлэгтэй бас их сэтгэлийн халилтай, сэтгэлийн дуудлагатай монгол хүн таныг урьж оролцуулаад ярилцсандаа баяртай байна. Таны ажил ирээдүйн зорилгод тань амжилт хүсье. 10 жил онд сурчхаад тухайн үеийн бүх сургуулийг авах боломж байсаар байтал
эх орныхоо хэрэгцээт газар ажиллая хэмээн ангийнхныгаа уриалан илгээлтийн эзэн хончин болж явсан номин чимд эвт шаазаа бууг барьдаг гинэм эвээ зангидж ирээдүйн сайхныг бүтээе гэж хэлсэн юм.